Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн өдөр болон Genco Tour бюро хувьцаат компани Хаус дизайн студийн дизайнер Эрдэнэ Бэлгийн зураг төслийн дагуу их эзэн Чингис хааны морьт хөшөөг босгох ажил 2006 оны 1-р сард эхэлсэн юм. Морьт хөшөөний их загварыг 3 сар моделоос хэвавч томруулан ган төмөр хэсгүүдээр хэсэгчлэн бэлтгэхэд 3 сар 250 тонн жинтэй ган төмөр хэсгүүдийг тээвэрлэж авчран өгсөрч дуусгахад 3 сар нийт 9 сарын дотор буюу их Монгол улс байгуулагдсаны 20 жилдээ хөшөөт байгууламжийн хэсгийг хүлээлгэн өглөө. Дэлхий дээр сүрлэг уран баримлууд тоотой хэд байдаг. Үүний дотор морьт хөшөө харин олон байдаг боловч морьт хөшөөнүүдийн дотор одоогоор хамгийн томд тооцогдож байгааг нь дурдхан зүйтэй. Хөшөөний конструкц нь Монгол улсын барилгын түүхэнд өрд өмнө байгаагүй өвөрмөц онцлог хийцвэсэн боловч бид тэргүүлэх зэргийн инженерүүдийн зураг төсөл ур ухаанаар босгож чадсан юм. Баримлын хэсгийг 4 мм-ийн зузаан зэвэрдүгэ цэвэр ган хуудсуудыг эсгэж тусгай гаг нурын технологиор ямар ч завсаргүй ойж агнаж дуусгалаа. Одоогоор дизайны ийм өвөрмөц шийдэл байхгүй бөгөөд монголчууд бидний оюуны өмч болон баталгаажсан урлагийн бүтээл уран барилгын дурсгал болж байгаа нь бахархалтай. Нүсэр том энэхүү байгууламжийг ахар богино хугацаанд бүтээн босгоход бүгд наримдах Хятад улс, Оросын холбооны улс, Германи, Солонгос, Чех, Монголын инженер техник, барилгын салбарын шилдэг 500-аад мэргэжилтнүүд ажилласан ямар хуу их далайцтай бүтээн байгуулалт болсныг илтгэн харуулж байна. Хөшөөт цогцлол борны эхний ээлжинд зөвхөн хөшөө уран барилгаан хүлээлгэн өгч одоо орчны бүтээн босголт цогцлол бор үйл ажиллагааныхаа бэлтгэлд ороод байна. Хөшөөт цогцлол бор нь бүрэн хэмжээгээр 2010 он гэхэд бүрэн дуусна. Монгол улсад босч байгаа энэхүү сүрлэг хөшөөг дэлхийн улс гүрнүүд анхааралтай ажиглан хүлээж байгаа энэ үед монголчууд бидний сэтгэл зүтгэл төр засгийн омч мэрэгэн дэмжилгээр их Чингис хааны хан хосгүй дурсгалыг мөнхжүүлэх үүргийг Genco Tour бюро хувьцаат компани бүрэн ухамсарлан ажиллаж байна.
монголчууд бидний хойч үедэн үлдээхэд түүхэн цогцлбор өдрөөс өдөрт үн цэн орон сүндэрлэж байна.